2025 оны эхний 11 сарын байдлаар гэмтэл сав судлалын үндэсний төвд осголт хүлдэлтийн шалтгаанаар 244 хүн тусламж үйлчилгээ авчээ. За хүйсээр нь авч үзэх юм бол эрэгтэй 196, эмэгтэй 48 хүн байгаа юм. За ариунаас 39, тэгээс 18 насны хүүхдүүд байна. За 2025 оны 12 дугаар сарын эхний 14 хоногт л хэд нийтдээ 69 хүн осголт хүлдэлтийн улмаас тусламж үйлчилгээ авсан байна. Гэмтэл сав судлалын үндэсний төвийн хэвтэн эмчлүүлэх тасаг өрөө бүр төхөл гараа боолгосон иргэд харагдана. За иргэн Б-ийн хувьд нэг хөлийн 5 хуруунд хүлцсний улмаас тусламж үйлчилгээ авч байгаа гэлээ. Тэгээ ер нь бол мэддэг юм байлоо. Ерөөсөө мэддэг юм байлоо. Зөв нэг даарж байгаа болол тэгэл тэр чигээрээ ерөөсөө юу ячдаг юм бэ? Тэгсэн мөртөө аяандаа ингээд өөрөө ингээд хөлдөөд ингээд дотроос ингээд хөлдөө шөрмөс ингээд бүхэн ингээд хөлж ичдэг юм бэл. Хороотны үзүүрч хүртэл хөдөлгөөн болчихлоо. Одоо энэ имлэгт ингээ байж хахтал ингээл надаас үл ингээ шарх сорвтой ингээд гар үлээ тайруулаа бүтнээр нь тайруулаад ингээ юу хамгийн гол би одоо ганц баярлж байгаа юм дээр одоо ингээ хуруунд дээр тогтож үлдчихэж байгаа юм их юм гэж бодлоо л да. Нэг даарч хөлдсөн хүн эргээд осох нь амархан байдаг гэдэг мэргэжлийн хүн хэлж байлаа. Хүлдэлтийн хүнд зэрэгт халууцах шинж тэмдэг илэрдэг тул хуцаа тайлах тохиолдол гардаг байна. 3-4 дугаар зэргийн хувьд бол одоо эд эрхтэн маань бүхэлдээ арьс болон арьсны доод одоо эдүүд бол бүгдээрээ гэмтдэг учраас бол эргээд одоо арьсыг нөхөн шилжүүлэн суулгах ч юм уу эсвэл одоо хуруугаар тайрагдах ч юм уу ийм хүндрэлүүд бол гардаг. Тэгэхээр бол ер нь бол тахирдтуу болно л гэсэн үг шүү дээ. Тэгээ хөлдөлтийн хамгийн асуудал нь юу вэ гэхээр хязгаарч ер нь бол сайжирч явна гэж байдгүй 3-4 дугаар зэрэгт дандаа хүндэрч те хуруугаар тайрагддаг учраас энэ дээр бол маш сайн болгоомжтой байх хэрэгтэй. Бага насны хүүхдийн осголтын тухайд тоглоомдоо хит улаарч олон цагаар гадаа байснаас шалтгаалх нь цөөнгөө байдаг гэнэ. За иймээс томчууд хүүхдийнхээ гадаа тоглох цагийг тооцож хараа хяналтаа сайжруулах нь чухал байгаа юм. За мөн орон нутагт зорчих үедээ автомашины бүрэмтэн байдлыг хангах, дулаан хувцас хэрэгсэл, хувийн бэлтгэлийг сайтар хангаж явах хэрэгтэйг санууллаа.